Шүлхийн өвчний үед малд ямар шинж тэмдгүүд илэрх вэ? Сайн байна уу? Та ямар хэрэгээр явж байна? Сайн хүүгээ. Манай зэрэгэлдээ суманд айхтар өвчин гарсан гин. Энэ өвчний талаар асууж явна. За энэ бол мал амьтны гоц халдварт шүлхийн өвчин. Би танд энэ өвчний талаар зөвлөгөө өгье. Шүлхийгээр үхэр, хонь, ямаа, тэмээ, гахаа, цагаан зээр зэрэг салаа туурайтан амьтад өвчлөдөг. Үхэрт шинж тэмдэг хамгийн тод илэрдэг бол хонь, ямаанд шинж тэмдэг бүдэг илэрдэг. Харин гахаа өвчлсөн тохиолдолд шүлхийн вирусыг гадаад орчинд маш ихээр ялгаруулж халдвар тараадаг онцлогтой. Өвчлсөн мал амьтанд дараах шинж тэмдэг илэрнэ. Халуурна. Ам хамрын салст бүрхүүл, хилэн дээр үлхий үүсэж шархлан шүлсээ гоожуулна. Үхэр, хонь, ямааны турууны салаа хэсэгт үлхий үүсэж улмаар шархалснаар доголно. Тэмээний тавхаа шархалж улмаар алтан хумс салж унана. Гахаад турууны салаа тагалцаг шархалж улмаар туруу нь мултарч явж чадахгүй болно. Дэлэн цэврүүтэн. Нялх төл мал ямар нэг шинж тэмдэггүйгээр үхэн. Зарим тохиолдолд дээрх шинж тэмдгүүд бүдэг илрээд арилах тохиолдолч бий. Хэрв дээрх шинж тэмдэг илэрвэл яаралтай харьяа сум дүүргийн малын эмчид хуулийн дагуу 12 цагийн дотор мэдэгдэх нь шүлхийг эрт илрүүлэх, бусад мал амьтанд халдвар тархах, учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.